За галзуу кино сувагтан тавтай морил. Бүгдээрээ тавлаг сайхан уу манайхан. Энэ удаад хэдэн бороонд нь 2026 онд гарсан Колони. Гэхэн галзуу сонирхолтой зомбитой солонгос киног ярьж өгөхөр сонголоо. За трейлерын трэс нь харахад те үнэхээр галзуу солиотой сонирхолтой кино нь гарцаагүй байсан. Тэгэхээр энэ кино та нарт таалагдах нь ойлгомжтой байцаа гэж. За энэ галзуу киног хэдэн бороонд нь Invesco банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хүргэж байна. Гэнтийн хэрэгцээ бүрт тохирсон илүү хурдан, илүү найдвартай шуурхай зээлийг газар дээр нь шийдүүлж аваарай. Боломжтой Invesco. Та нар маань тэгээд муу бороогоо дэмжиж лайкаран булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд сабадраг бол дараад нэгдэрэй гэж. Ингээд энэ галзуу сонирхолтой зомбитой солонгос киног сонирхоод үзцгээе. За тэгэхээр Chains Bio компанид ажилладаг байсан Со Ёнчул гэгч залуу 911 дугаар руу холбогдож дүн үрий гэх барилгад био террор үйлдэхэр бэлдсэн гэдгээ хэлж угаагаар кино эхэлнэ. Энэ бол маш өндөр халдвартай вирус. Патогенийг нь би өөр дээрээ туршиж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ вирусын халдварыг зогсоож чадах цорын ганц вакцин нь би өөрөө гэсэн үг. Дүрс солигдоход дүн үрий офисын барилгад хүмүүс ажилдаа ирцгээж байна. Нэг залуу үүдэнд зогсож шугаад нэг эмэгтэй гэрэгт нь хамт додгошоорлоо. Эмэгтэй хоцорч ирсэнд нь залуу дурамчхан байгаа нь илэрхий. Эмэгтэй биотехнологийн профессор Сижон бол хүлээж өгсөн залуу салсан нөхөр нь болох Гюсон байлаа. Гюсон Сижоныг ажилд орохдон туслахын тулд нэг том захиралтай уулзуулахаар цаг товлсон нь энэ байж. Тэгээд тэдний додгошоороход Chains биотехнологийн компани конференц болж байна. Тэгээд компани гүйцэтгэх захирал Кан Учол үг хэлэхэд бэлэн болсон байлаа. Кан захирал бол Сижоны уулзах ёстой захирал байдаг. Сижон их сургуульд биотехнологийн профессороор ажилладаг байсан ч хичээлийн эрхлэгчийн шудраг бус байдлыг төвчиж чадалгүй муудалцснаас болоод ажлаасаа халагдаж ажилгүй болсон нь тэр байж. Кан захирал танилцуулганда органик хагас дамжуулагч бүтээж байгаа талаараа тайлбарлаад тэрхүү органик хагас дамжуулагчийн тусламжтайгаар нуруу нугасны гэмтлээс болоод хөдлөх боломжгүй болсон хүнийг хөдлөх боломжтой болгоно гэдгээ хэллээ. Хулганд хийсэн туршилт нь аль хэдийн амжилттай болсон байж энэс гадна чипийг тархинд суулгаснаар хүмүүс алсын зайнаас бие биедээ мэдээлэл дамжуулах боломжтой болох байлаа. Танилцуулга хийж байх үеэр нь танхимд нэг залуу орж ирээд зогссонд тэрнийг харсан Кан захирлын царай бараагаад явчихна. За тэгээд дүрс солигдоход дүнгүрийн комплексд байх нэг их дэлгүүрт хамгаалагч залуу тэрэгцэртэй эгчтэйгээ явж байна. Гэрээсээ ойрд гараагүй эгч нь агаар амсгалангаа дэлгүүр хэсэж хорхоогоо дарахаар ирсэн нь энэ байлаа. Тэгээд хэсэг хамт алхаж угаад дараагийн амралтаар хамтдаа хөдөө явж кемплэхээр тохироод салж явцгаана. Конференц дуусгаад Сижоны нөхөр тэрнийг Кан захиралтай танилцуулдаг. Тэгсэн Кан захирал тэдэнтэй ярилцаж амжаагүй байтал утсан дуурайд Сөүлийн терроризмтэй тэмцэх хэлтсийн дарга холбогдож Со Ёнчул гэгч хүнийг таньдаг эсхийг асуулаа. Тэгээд тэрэнд Со Ёнчул гэгч хүн конференц болж байгаа барилгад террорист халдлага үйлдэхээр сүрдүүлснийг дуулгасанд Кан захирал тэрнийг конференц дээр харснаа хэлдэг. Энийг сонссон цагдаагийн дарагч терроризмтэй тэмцэх бага яаралтай илгээхэр болно. Ингээд утсаар ярьж дуусахтай зэрэгцээд Сижон нөхрийнхөө ятгалгаар араас нь очлоо. Тэгсэн Кан захирлын араас нэг сэжиг бүхий залуу орж байгаа харагдсанд Сижон гайхна. Тэр хүн нь халдлага үйлдэхээр сүрдүүлсэн Со Ёнчул байлаа. Нөхөр додогшоо ороод өөрийнх нь өхөн хатан ажилласан судалгааг өөрөө хийсэн юм шиг ярьсанд нь дургу байгаагаа хэлсэнд Кан захирал уурлаад тэрний хөгжүүлсэн технологиг амьдралд хэрэглэх ямар ч боломжгүй байсныг хэлдэг. Над шиг шаргуу ажилласан хүнийг та зүгээр л хөөч гисэн гэж бодохоор онцгүй шүү. Би хүн төрлөختнийг шин төвшөнд гаргах байсан. Би таны мэдхэн хувьсгалыг эхлүүлэх байсан. Тэгсэн маань Кан захирал уурлаад тэрнийг галзуу минь зайл гэд хөөсөнд тэдний муудалцаж байгаа гаднаас нь сонссон Сижон тавгүйсэж тэндээс явлаа. Та анх миний судалгааг гайхалтай гэж магтаж байсан шүү дээ. Тэгсэн өөрөө тэр судалгааг хулгайлж авчихад намайг галзуу гэж байгаа юм уу? Чи хүн төрлөختнийг устгах санаа гаргаа үздэй. Устгах биш. Дахин төрүүлэх. Цоош нь хүн төрлөختөн бий болно. Амин хуваа хичээсэн үзэл, атаархал, өрсөлдөөн гэж байхгүй болж бүгд хоорондоо оюун санаагаараа нэгдэнэ. Хүн хоорондын харилцаа төгс болно. Вау, үүнийхээр галзуу навш шүү. Тэгээд оролдоод үзээчтэй. Надад хамаагүй.
Наадгүйгээр наад юма хийж үзээрэй зүгээр. Ингээд тэрний гарах гэсэнд Ёнчул бэлдсэн тариагаа гаргаад ирлээ. Харин ч таныг намайг шинэ хүн төрлөختөндөө холбох холбоос болоосаа гэж хүсэж байна. Ингээд тэр тариагаа кан захиралд тайрсанд ууралсан кан захирал тэрнийг цохиж унгаад нэг өрөөнд оруулаад хаалгыг нь төвгчээд гараад явсан ч гэнэт хяналтгүй бөөлжүүд таталт өгч эхэлнэ. Энэ байдлыг нь харсан хүмүүс гайхаад цагдаа руу залгасанд нөхөр гинт тэдэн лүү дайрч ороод нэгнийх нь хоолойг таасгаацж байна. Сэжоны гарч ирэхэд нөхөр нь кан захиралтай уулзсан эсхийг нь асуулаа. Сэжон кан захирлыг завгүй байсныг хэлсэнд нөхөр нь кан захирлыг хүлэнгээ юм олж идийгээд дагуулад явна. Тэднийг буух үед терроризмтэй тэмцэх хэлтсийнхэн зөрөөд яарчгүйсээр орж ирцгэн. Тэгсэн үнтэй зэрэгцээд кан захиралд хазуулсан залуу гараад ирсэнд тэнд байсан хүмүүс сандраад холдлоо. Цагдаа нар гайхаа залуу руу хойрттол цаанаас нь олон зомбинууд мөлхөж гарч ирээд харсан бүхэн лүгээ тайрсанд цагдаагийн дарга яаралтай барилгыг битүүмжлэхийг тушаадаг. Доод давхарт Сэжон нөхөртэйгөө хин чаашийн те X нөхөртэйгөө л гээд явъя да. За доод давхарт Сэжон X нөхөртэйгөө хоол идчихэд л эхнэр охин хоёр нь холбогдоод гэртээ хурдан ирэхийг санууллаа. Тэгэд тэр гэр бүлэрээ Америк яваад тэнд их сургуульд багшлах гэж байгаагаа хэлсэнд Сэжон баяр хүргэнэ. За тэгээд яагаад өөртөө анх гэрэлснийг асуухад X нөхөр нь Сэжоны хизээч бууж өгдөггүй чанарт нь татагдсан гэдгээ хэлдэг. Тэгэд хэсэг ярилцсны дараа хоолны газраас гараад явцгаана. Тэдний гарахад зөрөө дахлах ангийн сурагч бололтой 3 хүүхэд орж ирээд сууцгаана. Хоёр нь нэгийгээ бүлэдэж хоолнд даалгадаг болох нь ээлэрхий. Энэ үеэр дүн үрийн барилгын хамгаалтын ажилтан Хюнсогийн холбоонд дуудлага ирж барилгад байгаа хүмүүсийг харалтай нүүлгэн шилжүүлэх тушаал ирсэнд Хюнсог гайхаад юу болоод байгааг асуулаа. Тэгсэн холбоо тасалдаа тодорхой хариулт авч чадсангүй. Гэтэл коридорт хүн хашгирах сонсогдсонд Хюнсог яарад явлаа. Энэ үеэр цэргүүд барилгын гадаа ирж барилгыг битүүмжилж байна. Барилгад Сэжон Гюсон хоёрыг явж байтал гинт хайж сандарсан хүмүүс гүйлдээд ирсэнд араас нь аимшигтай зомбинууд улаар нь дайрч байна. Сандарсан хүмүүс зүгтэх явцдаа хамгаалагч Хюнсогийн тэрэгэнцэртэй эгчийг дайраад унгаасанд Сэжон буцаж гүгээд Хюнсогийн эгчийг тэрэгэнцэрт нь суулгаад төрнэ. Тэднийг нэг зомби гүйцэд ирсэн ч амжиж ирсэн Хюнсог цохиж унгаад эгчигээ аваад тэндээс зүгтаадаг. Харин нөгөө зомби хүний зурагтай рекламны самбар руу дайраад хоцорлоо. Мандурвыг зүгтайгаа дараагийн уулзварт иртэл тэнд ч бас зомбинууд хүмүүс рүү улайран дайрцгааж байна. Тиймээс дараагийн нэг шилэн хаалттай дэлгүүр рүү ороод хаалгыг төгжиж амжина. Энэ үеэр дэлгүүрт нуугдсан цагдаагийн дарга дэлгүүрийн гэрлийг санамсаргүй унтраасанд зомбинууд гайхаад дайрхаа болчихно. Энэ юу болоод байгаа юм бэ? Террорист халдлага. Бид биотеррорист халдлага болох гэж байна гэсэн дуудлага хүлээж авсан юм. Энэ хүмүүс халдлагад өртснөөс зайлахгүй. За ингээд тэнд байсан хүмүүс сандарч бүгдээрээ ээш тийшээ залгацгаана. Үүнтэй зэрэгцээ тэдний үүдэнд байсан зомбинууд эсрэг талын хоолны газар руу явцгаана. Учир нь тэнд нөгөө өсвөр насны хүүхдүүд болоод хоолны газрын ажилтнууд зогсож байлаа. Тэгээд салгалсан хүүрнүүд шилэн хаалтыг майжиж уснаа бүгдээрээ нэгэн зэрэг дохио авсан юм шиг л өндийгөд суулаа. Тэгээд команд авсан мэт зэрэг хойшилж байснаа нэг зэрэг дайраад шилэн хаалтыг мөргөж эхэлнэ. Энэ хачирхалтай байдлыг нь Сэжон болоод тэрнтэй хамт байсан хүмүүс анхааралтай ажиглана. Тэгээд тэдэнд туслахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон Сэжон утсаараа хүүхдүүд рүү дахиж гэрлээ унтраа гэж мэдгдсэнд энийг анзаарсан нэг охин бушуухан очоод гэрлээ унтраана. Ингээд тэр хэсэг харанхуй болсонд зомбинууд гайхаад тэндээс холдоод явцгаана. Тэгсэн тэднийг явахаас өмнө гай болж хоолны газрын хананд байсан сурталчилгаа ассанд зомбинууд эргээд сурталчилгааны дэлгэц рүү дайрцгаана. Энэ маягаараа тэр хүүхдүүд зомбинд баригдах нь гэдгийг ойлгосон Сэжон тэдэнд туслахаар шийдээд дэлгүүрт байсан нэг манекенаар зомбинуудыг хуурахаар шийддэг. Тэгсэн Хюнсогийн эгчиж тэрэгэнцрээ өгөхөр шийдлээ. Эндээс гарч зүгтайхтаа тулвал би тэрэгэнцэртэй байсан ч баригдах юм байна лээ. Ямар ч тач бид харсаар байгаад тэр хүүхдүүдийг өхүүлж болохгүй. Ингээд Сэжон тэрэгэнцэр дээр тавьсан манекенуудаа гаргаад явуулсанд зомбинууд хойноос нь хөөлөө. Тэгээд Сэжон хүүхдүүдийг хурдан ирэхийг дуудсанд нөгөө охин гарч ирсэнд бусд нь ч хойноос нь гуйлаа. Тэгсэн үлдсэн нэг охин нь хайсандаа буцаад орчихсонд Сэжоны экс нөхөр охиныг авахар хойноос нь очдог. Тэгэд охиныг харагдаж дагуулад явж байтал нэг зомби гарч ирээд дайрна. Ингээд Сэжоны экс нөхөр тэр зомбиг дагуулад өөр тийшээ зүгтаадаг. Тэгээд нэг манекен өрсөн дэлгүүрт орж ирээд нуугдсанд зомбич хүний зурагтай сурчилгааны самбар руу дайрна. Тэгсэн зомбинууд гинэд нэг зэрэг команд авсан юм шиг болсноо хөл дээрээ босоод зогслоо.
Тэгээд манекенууд руу дайрахаа болж байна. Энэ байдлыг нь харсан Сэжон Кан захирал илтгэл дээрээ аль нэг эс нь ямар нэг зүйлд суралцахад бусд нь дагаж суралцдаг талаар ярьж байсныг сандаг. Ингээд нөгөө зомби манекен руу дайрахаа болоод Сэжоны экс нөхөр рүү дайрсанд нөхөр сандраад буцаадаггүй. Тэгсэн тэрнийг дэлгүүр рүү орохын даваан дээр өөр зомбинууд бариад авсанд цагдаагийн дарагч яаран хаалгаад өгчлээ. За ингээд Сэжоны экс нөхөр нүдэн дээр нь зомбинуудад бариулаад амиа алднаа хөрхий. Орой болоход Дүнгүүрийн барилгыг биотерроризмын улмаас бүтэн карантинлсан тухай мэдээ орон даяар цацагдлаа. Барилгын гадаа барилгад дүгжигдсэн хүмүүсийн ар гэрийнхэн жагсаал цуглаан хийж эхэлжээ. Цэргүүд барилгыг 2 давхар бүсэлснээс гадна дотор байгаа хүмүүс аимшигтай зомби болж хувирсан гэдгийг аль хэдийн мэдсэн байлаа. Энэ үеэр зомбинуудын хөдөлгөөн мэдэгдэхгүй зудааширжээ. Тэдний биенээс ямар нэг нялцгай зүйл ялгарч хүрсэн болгондоо наалдаж байна. Барилга дотор амьд үлдсэн хүмүүс бүгд нэг дэлгүүрт орж гэрлээ унтраагаад нуугдсан байлаа. Сэжоны экс нөхөр рүү эхнэр охин хоёр нь таасралтгүй залгасаар. Сэжон утсыг нь авч зөрхлөхгүй л байлаа. Тэгээд эцэст нь зоргилж утсаа аваад эхнэрт нь бүх үннийг хэлнэ. Цагдаагийн дараа гадагшаа холбоо барьж яаралтай дотогшоо орж аврах ажиллагаа эхлүүлэхийг шаардж исэн бол Хёнсог эгчигээ өөрч явхад зориулсан сандалтай үүргэвч бэлдэж байлаа. Уучлаарай, цагдаагүй. Аврах баг удахгүй ирнэ үсттэй. Харамсалтай нь аврах баг ирэхгүй юм шиг байна. Энэ вирусыг маш өндөр халдвартай гэж үзэж байгаа учраас наривчлсан шинжилгээ авч хариу гарах хүртэл барилгаас хэнийгч гаргахгүй, хэнийгч оруулахгүй гэж байна. Тэгсэн хүмүүс айд сандарч эхэлнэ. Эндээс гарах нэг л арга байна. Энэ халдлагыг үйлдсэн соо ёнчулгэгч итгээд байгаа. Тэр хүн өөртөө вакцин тарьсан гэсэн. Хэрвээ бид тэрнийг олж гаргаж ирвэл аврагдаж болох юм. Тэгсэн Сэжон тэрнийг 3 давхрын VIP өрөөлөв орохыг нь харснаа хэллээ. Бас зомбинууд хоорондоо мэдээлэл солилцох замаар хувьсан хөгжиж байгаа гэж бодож байгаагаа бас хэлдэг. Тэд эхлээд 4 хөллөж харсан бүхэн лугээ дайрч байсан бол одоо 2 хөл дээр явдаг болсон. Бас амьд хүнийг таних чадвар нь аажмаар нэмэгдэж байна. Тэд үгээр биш, шоргоолч бас зарим нэг нялцгай биет амьтад шиг феромоноор дамжуулаад мэдээлэл солилцож байна. Энэ шүлс шиг нялцгай зүйлээрээ дамжуулж мэдээлэл солилцож байна гэсэн үг. Тиймээс хэрвээ тэд нэгдсэн байдлаар мэдээлэл солилцож байгаа бол бид тэдэнд хуурамч мэдээлэл дамжуулж болох юм. Жишээ нь шоргоолжууд хуурамч мэдээлэлд автвал үйлдэл хийх чадвараа алдаж доороо эргэлцсээр эцэстээ бүгд өгдөг. Тэгвэл бид нар яаж тэдэнд хуурамч мэдээлэл дамжуулах вэ? Жишээ нь бидний нэг тэдэнд нэг төрлийн содон үнэр үнэртүүлээд бусд нь тэсээр үнэр үнэртүүлвэл тэд эхний хүнийг хүн гэж таниад бусдыг нь хүн гэж танихгүй гэсэн үг. Ийм арга замаар бид цаг хожиж болно. Ингээд хэн эхний содон үнэрийг түгээгч болох вэ гэдгийг ярилцсанаа. Тэгсэн нэг хөгшин сайн дураараа энийг хий гэсэн ч тэд илүү хүчтэй залуу хүн байх хэрэгтэй гэд зөвшөөрсөнгүй. Тэгсэн хөгшин хууралж залуудаа холын зайн гүүгч байсан. Бас саяхныг хүртэл гүйлтийн дасгалжуулагч байснаа хэлсэнд бусд нь арга буюу зөвшөөрч дор бүрнээ бэлтгэцгэн. Цагдаагийн дарга тэдний групп чатанд нэмсэн бол ах хүүгээс бусд нь бүгдээрээ хувцас зузаалж эскочлдог. Тэгээд Сэжон нөгөө ах хүү дээрээс үнэртэй ус асгасанд ах хүүч гараадгүй нэ. Тэрнийг харсан зомбинууд дайрч эхлэхэд ах хүүч зориуд нэгэнтээ зууралдаж угаад лангууд аваад зүгтаасанд үнрийг нь авсан зомби бусадтай мэдээлэл дамжуулж эхэлнэ. Тэгэд мань хүн үнэртэй усны тасагт очиж өөрөлөө насгасантай адилхан үнэртэй уснуудыг цуглуулж цүнхэлдэг. Тэгсэн удалгүй баахан зомбинууд үнрээр нь тасаг руу дайраад ороод ирцгэн. Ах хүү тэднээс нуугдаад мөлгсөн ч цаадуулан ширүүн дайрсанд мань хүн тэндээс арайхийн зуугтаж гарч чадлаа. За тэгээд дотгошоо орж ирэхэд тэд авчирсан үнэртэй усыг нь газар асгаад нөгөө өрөөлөө явуулж тэнд байсан манекенууд руу асгасан бол өөрсдөө антифризер бие арчицгаана. За тэгээд тэд хаалгаа онгойлгосонд үнэртэй усны үнэр авсан зомбинууд хаалгаар орж ирлээ. Тэгсэн нөхдүүд хүн манекен хоёрыг ялгаж чадахгүй байсан учраас гайгүй байна. Тэгээд үнэртэж үзээд үнэртэй ус үнэртэхгүй байсанд дайрсангүй. Гэтэл нэг нь газар асгасан үнэртэй усыг үнэртэж цаад өрөөлөө ороод тэнд байсан үнэртэй ус цацсан манекенууд руу дайраад орсонд тэдэж сэмхэн цовсаар өрөөнөөс гарцгаалаа. Удалгүй манекенууд руу дайрсан зомбинууд босоод бусдтай мэдээ дамжуулсанд Сэжон нөгөөдөлдөө дохио өгч холгүйхэн байсан лифт рүү хөдөлцгөн. Тэгсэн хамт явсан охин бүтлгүйтэй зомбитой мөргөлдөж доор нь дарагдаад унсанд нэг удахгүй зомби тэрнийг хүн гэж танина гэдгийг Сэжон ойлголоо.
Тэгэд бушуухан асаагаар хаваад галын тохиолол ажилуулсанд зомбинууд хэсэгтээ гацаад мэдээлэл дамжуулж чадахгүй болно. Тэгснээ дотор байсан зомбинууд гинэ тухайн ороод тэдэн лүү дайрсанд Сэжон охиныг аваад лифтэнд сууж амжина. Игчигээ үрсэн Хёнсок зомбинуудтай үзэж байгаад ганцаараа үлдсэн ч эцсийн мөчөд амжаад лифтэнд сууж чадлаа. Тэгээд тэд 3 давхар руу явцгаана. Энэ үеэр биотеррорист халдлага үйлдсэн Со Ёнчул гэгч хэн болох талаар мэдээ орон даяар цацагдж байлаа. Солонгосын шилдэг биотехнологичдын нэгд зуяасаар тооцогддог байсан тэр мөөгний тусламжтайгаар био тооцоолол хийх нь гэсэн сэдвээр диплом хамгаалж байж. Ёнчулын аав бас л алдартай эрдэмтэн байсан ч судалгааны ажилд зориулсан санхүүг завшсан хэрэгт буруутгагдаад энээсээ болоод амиа хорлсон түүхтэй байлаа. Энэ үеэр Сэжоны X нөхрийн одоогийн эхнэр Солхи машинаараа хааныг тийшээ яванга Ёнчулын тухай энэ мэдээг анхааралтай сонсож байна. Солхи ч бас биотехнологийн шилдэг эрдэмтэн байлаа. Мань хэдийг лифттэйгээ хамт 3 давхарт ирэхэд азар тэнд зомбинууд харагдахгүй байна. Тиймээс сэмхэн гэтэж явсаар вип руу орж нуугдлаа. Гэтэл тэнд нэг өрөөний хаалгыг сандлаар таглаад төгдсөн байсанд цагдаа өрөөний хаалгыг нэ. Тэгээд тэнд Ёнчул зогсчихсэнд шууд гавлаад баривчлалаа. Та нартай уулзсандаа таатай байна. Галын тохиолол ашиглаж сүлжээний мэдээ дамжуулалтыг тасалдуулах нь таны санаа байсан уу, доктор Квон Сэжон? Гэхдээ энэ бол алдаа байлаа. Ус амархан ууршдаг. Хэрв ууршсан ус агаарт байгаа тэдний мэдээллийн сүлжээтэй холилдвол тэдний мэдээлэл солилцох хурд улам нэмэгдэх шүү. Тэр яах вэ? Цагдаагийн дарга. Одоо аврах баг биднийг аврах үсттэй. Үгүй. Бид өөрсдөө дээвэр дээр гараад тэдэнтэй уулзах ёстой. Бид ийшээ ирэх гэж өөхөх шахсан байхад яаж дээвэр дээр гарах юм бэ? Тэд нар бууж ирээд бүгдийг нь устгаж болохгүй юм уу? Тэднийг өвчтөн гэж үзэж байгаа. Тиймээс тодорхой шалтгаангүйгээр тэднийг устгаж болохгүй гэсэн тушаал ирсэн. За ингээд дээвэр рүү яаж гарах талаараа зөвлөлдсөнд Хёнсок хүмүүсийн тэр бүр мэддэггүй карго зөөх лифт байдгийг тэдэнд хэллээ. Тиймээс тэр лифт рүү явахаар хөдлөнө. Нөгөө талд Солхи нэг хамгаалтад авсан газарт ирж байна. Тэр нь Со Ёнчулын ховийн лаборатори байж. Солхиг өөр эрдэмтдээс бүрдсэн баг өгтөж аваад тэд нэг баг болж тусгай хүчнийхэнтэй хамт барилга руу нэвтрэх даалгавар авсан гэдгийг хэлдэг. Манайд каргоны лифтэнд ойртож ирээд онгойлгосонд азуулахад лифт хоосон байлаа. Тэгээд бүгд лифтэнд суугаад 30 давхар руу явна. Тэгсэн тэднийг 8 давхард явж итэл Ёнчул гинэт хөдлөөд 9 давхар дээр дарсанд лифт нь тэр дороо зогсоод хаалга нээгддэг. Тэгсэн тэнд байсан зомбинууд дайраад ороод ирсэн ч нөгөө Ёнчул руу ерөөсөө дайрахгүй байна. Ингээд манайд зомбинуудтай үзэж байх зур Ёнчул юу ч болоогүй юм шиг дундуур нь гараад явсанд зомбинууд тэрнийг алгасаад манайд руу дайрсаар л байна. За баруун танартай гясны галзуу хэрэгтэй юм хэлээд. Тэгэхээр манайхаа хэрвээ машинаа солих эсвэл шинээр машин авах гэж байгаа бол турбо апыг татаад үзээрэй гэж зөвлөе. Турбо ап дээр бодлоготой change авцлаануудын олон төрлийн автомашины зар байдаг юм байна. Бас унжаага машинаач апд бүртгүүлээд хэлбэрхон зарах боломжтой байна. Зөвхөн зар үзээ зогсохгүй. Таалагдсан машинаа сонгоод автомашины зээлийн хүсэлтэд апаар шууд илгээгээд тэгээ хариугаа цахимаар авах боломжтой. Энэс гадна татвар, торгуул ашаалгах, даатгалтай холбоотой үйлчилгээ авах, доктор авц сүлжээгээс цаг захиалах зэрэг автомашинтай холбоотой олон галзуу үйлчилгээг нэг дороос авах боломжтой байна. Өөрөөр хэлбэл машинтай холбоотой хэрэгтэй бүх үйлчилгээг нэг апаас авах боломжийг турбо санал болгож байна гэж. За тэгээд хэсэг ноцолдсны эцэст манайд арай хийн зомбинуудыг лифтнээс түлхэж гаргаад дээш хөдөлцгөн. Энэ хооронд зарим нь зомбинуудад баригдаад үлднэ гэж. За тэгээд дээврийн буюу 30 давхарт гарахад тэнд нь бас л хэдэн зомби байсанд бушуухан лифтнийхээ хаалгыг хаалаа. Энэс гадна тэд вирусын вакцин болох Ёнчулыг авч гарах ёстой болсон учраас цаашид яахаа мэдхэ болцгоно. Энэ үеэр Хёнсогийн ихч барилга доторхыг харж болох хяналтын өрөө байгаа эсхийг асуулаа. Ингээд тэд камерын хяналтын өрөө байгаа B2 давхар руу хөдөлцгөнө. Харин нөгөө талд Солхи тэргүүтэй эрдэмтэд Ёнчулын лаборатори руу нэвтэрч байна. Тэнд нэлээд олон сармагчингуудыг шилэн хоргонд хорьсон байна. Гэтэл нэг шилэн хорго хагарсан харагдлаа. Тэгээд тэр сармагчин тусгайгийн цэрэглүү дайрсанд шилэн хоргонд хөшсөн юм шиг болсон байсан сармагчингууд бүгдээрээ сэргээд шилэн хоргонуудаа хаг зохиод тэдэн лөө улайран дайрцгаана. Нэг сармагчин Солхи руу дайрч хамгаалтын малгайг нь салгаж аваад дахиад дайрсанд хажуугаас нь хэн нэгэн сармагчин буудаад унаглаа.
Тэгсэн бүх сармагчингууд хөдөлж чадлагүй хөшсөнд тэнд байсан нөхдүүд бүгдээрээ гайхацгаана. Солхи босч ирээд Янчуулын бэлдсэн самбарыг харна. Тэнд нэг дугаартай сармагчингаас ихтэйгээр бусад сармагчингуудыг дугаарлсан байгааг хараад буудуулж өгсөн сармагчин нэг дугаартай болохыг ойлголоо. Мань хэдийг би 2 давхарт ирэхэд зомбинууд 2-3-аар хоорондоо нийлчихсэн байна. Тэгээд тэд сэмхэн гэтэж явсаар хяналтын өрөөлөө очлоо. Тэгсэн хамт явсан охин санамсаргүй нэг лааз гიშгэд зомбинуудад байрагдах шахна. Хазар тэрэнд байнга дээрлэхүүлдэг охин амийг нь аварлаа. Ингээд цааш явсаар хяналтын өрөөнд орж хөшхөө сэмхэн хаана. За тэгээд хяналтын өрөөнөөс Янчуулыг хайна. Энэ үеэр Сижон Янчуулыг нөгөө ах хүүтэй ярилцаж тэрнийг хөгшин хүн гэхэд шаламга байсныг багтаж зомбинуудаас гулгаж зүгтаасан нь гайхалтай байсан тухай хэлж байсныг нь саналаа. Янчуул тэр бүхнийг яаж мэдсэн байж таарах вэ? Тэр биднийг яаж харсан байж таарах вэ? Тэр халдвар авсан хүмүүсийн нүдээр хараад байгаа бол яах вэ? Тэгвэл тэдний харж байгаа бүхнийг тэр харж байгаа гэсэн үг үү? Тэгсэн Хёнсогийн эгч хянах камераар Янчуулыг олж харлаа. Гэтэл Янчуул зомбинуудыг сүлжиж алхаж байснаа гэнэ тэдэн шиг хөдлөө зогсож байна. Тэгж уснаа зүгээр болоод цааш явсанд тэрнийг ямар нэг юм хайгаад байгааг ойлгодог. Гэтэл Янчуул 3 давхарт очиод Кан захирлыг олж уулзсан нь тэр байлаа. Энийг харсан Сижон Кан захирлыг хамгийн анхны халдвар авсан хүн болохыг ойлгоно. Миний зүв байсан байгаа үсттэй. Та миний шинэ холбоос болно гэж хэлээ үсттэй. Зайлвэ. Хазаадах та. Тэгээд Янчуул гараа өгсөнд цаадах нь хазаж байна. Янчуулч хазуулсан даруйда хоош унаад ховирч эхэлсэн бол бусад зомбинууд ч гэсэн бүгдээрээ нэг зэрэг гацчихна. Энийг харсан цагдаагийн дарга энэ боломжийг ашиглаад 3 давхар руу яаралтай гарч вакциныг авчрах санал гаргасанд Хёнсогийн эгч камер хянаж тэдэнд зам зааж өгөхөр боллоо. Зомбинууд хизээ мэдгүй сэргэх учраас тэд яаран хөдлөхөөр шийднэ. Замд нь таарсан зомбинууд бүгд ямар нэг мэдээлэл хүлээн авч байгаа бололтой гацсан байдалтай байна. Тэгээд 3 давхарт очиод Янчуулыг дамжлаад гарах гэсэн нөхөр ухаан орсонд зомбинууд ч ухаан ороод нүхтүүдийг хөөдөг. Манайдч гүйлдээд нэг өрөөнд орж ирээд нуугдсанд зомбинууд хажуугаар нь гараад гүйлээ. Тэгсэн Янчуул зомбинуудад мэдээ дамжуулсанд цаадуулна гэнт зогсоод байга өрөөллүүн дайрцгаана. Сижон Янчуулын нүдийг боогод дагуулад гарч байгаа юм шиг дүр үзүүлсэнд зомбинууд өрөөг тойроод өөр тийшээ гүйчихлээ. Та нар гарч байгаа юм шиг дүр үзүүлсэн юм уу? Зайлтай байна шүү. Гэхдээ миний нүдийг боочхоор эндээс амьд гарч чадна гэж бодсон уу? Энэ Кан захиралд хазуулснаас хойш бүх зомбинуудтай холбогдож чаддаг болсон бололтой. Тиймээс хэдүүлээ хоорондоо ярилцалгүйгээр зөвхөн мессежээр харилцъя. Энэнд юу ч харуулж сонсгож болохгүй шүү. Энэ үеэр барилгын гадаа Солхи бас тэрний багийн эрдэмтэд эрдэцгэж байна. Удалгүй Хёнсогийн эгчээс мессеж ирж аюулгүй гарцыг заасанд тэд бүгдээрээ сэмхэн өрөөнөөс гарцгаана. Явах замдаа цагдаа тэднийг зогсоогоод нэгэнд вакцины авсан учраас шууд дээвэр рүү гарах хэрэгтэй гэж зүтгэсэнд бусд нь ч дэмжлээ. Тэгсэн Хёнсог ууралж эгчийгээ очиж авах ёстой гэж зүтгэнэ. Ингэж ярихдаа тэд хяналтын өрөө гэж хэлсэнд Янчуул бусдтай мэдээлэл дамжуулна. Тэгсэн ресепшны хэсэгт байсан зомби комос хяналтын өрөөний байршлыг мэдээд бусдтай мэдэгдсэнд нөгөөдүүл нь хяналтын өрөө рүү хөдөлдөг. Хёнсог уурлаад Янчуулыг чирээд явах гэсэнд цагдаа буу тулглаа. Ингээд аргагүй байдалд орсон тэр эгчийг авахар гуйлаа. Энэ үеэр зомбинууд гуйлдсаар Хёнсогийн эгчийн байгаа хяналтын өрөөг бүчээд авцгаана. Харин нөгөө талд Сижон цагдаагийн бууг булааж аваад Хёнсогийг эгчийг аваад ирэх хүртэл хүлээн гэж зүтгэсэн ч тэнд байсан залуу бууг нь булааж аваад цагдаад өглөө. Бүгдээрээ сонс. Одоо энэ вакцин бидний хинээс ч илүү чухал болоод байна. Энэ бол бүх дэлхийн ертөнцийн төлөө юм шүү. Ойлгов уу? Харин чи хүмээргүй гавал зам загаад яв. Хурдл. Энэ үеэр Хёнсог очих аюулгүй гарцыг асуухаар эгч рүүгээ залгана. Эгч нь ч утсаа авч тэрэнд аюулгүй замыг зааж өгнө. Тэгээд эгчийнхээ зааснаар гүйж лифтэнд суудал. Лифт нь B2 давхар руу явдаггүй лифт байж таарлаа. Эгч, энэ B2 руу явдаггүй лифт байна штэ. Би мэднэ. Чи 4 давхарт гар. Хёнсог, миний хэлхийг сонс. 4 давхарт гараад ослын гарц харагдах хүртэл баруун тийшээгүй. Ослын шатаар 7 давхарт гарч нөгөө хэдтэйгээ эргээд нийл. Гэхдээ та чинь юу яриад байгаа юм бэ эгч? Хёнсог, төвлөр. Миний хувьд бүх зүйл хараадсан заа юу. Харин чи амьд гарах ёстой шүү. Хоёулаа өнгөрсөн 7 хоногт л кемплэхэр явдаг байжтэй. Ингэж хэлэхдээ зэрэгцээд хяналтын өрөөний цонх хаг үсэрч зомбинууд ороод ирлээ. Энийг сонссон Хёнсог гашуудан уйлсан ч ямар ч арга байсангүй.
Тэгээд эгчийнхээ зааснаар явхаар шийдлээ. Энэ үеэр Янчул гэнэт газарт суугаад уйлаад хашгирсанд мань ихэд гайхнаа. Тэгсэн тэдний групп чатанд Хюнсагоос мессеж ирлээ. Та нар миний эгчийг алсан. Би над вакциныг чинь ална. Тэгээд та нарын хэн чиндээс амьд гарч чадахгүй. Үүнтэй зэрэгцээд барилгын гадаа байдал ширүүсч байлаа. Аргэрийнхэн нь барилга руу яаралтай эмнэлгийн баг илгээхийг шаардцгаана. Тиймээс гадаах байдлыг хянж байсан салбарын сайд Солихи тэргүүтийн эрдэмтдийг яаралтай хүлээж авч уулзсан. Барилгад байгаа хүмүүсийг та нарын олсон сармагчтай адилхан байгаа гэж үзвэл эргээд хэвийн байдалд орох магадлал хэр өндөр вэ? Харамсалтай нь тийм магадлал бараг байхгүй. Мэдрэлийн эснийхэнд гэмтсэн бол эдгэх буюу сэргэх боломж байхгүй. Энгийнээр хэлэхэд халдвар авсан бол тэдний тарих ажиллагаагүй болсон гэсэн үг. Тэгсэн сайд Солихиг энэ талаараа ард иргэдэд яаралтай мэдээлэл хийхийг хүслээ. Солихи өөрөө хохирогчийн аргэр учраас ард түмэнч нааштай хүлээж авна гэж сайд найдаж байдаг. Гэвч тэднэр халдвар авсан хүмүүсийг аврах боломжгүй гэж хэлүүлээд бошуухан ороод бүгдийг нь устгах гэж байгааг ойлгосон эрдэмтэд дахиад жаахан хугацаа өгөхийг гуйцгаана. Би хий. Гэхдээ та нар нэг зүйлийг хийх хэрэгтэй. Сармагчингуудын хувьд нэг дугаартай буюу хамгийн анх халдвар авсан сармагчин алхад бусад сармагчин хөдөлгөөнгүй болсон. Тиймээс та нар эхний халдвар авсан хүнийг олоод устгах хэрэгтэй гэж бодож байна. Ингээд сайд Солихигийн нэр дээр хэвлэлийн мэдээ гаргахаар шийдээд явлаа. Бас барилгын хяналтын камерын бичлэгийг шүүж хамгийн ихэнд халдвар авсан хүнийг олох даалгаврыг багийнхандаа өгнө. Барилгад Хюнсог эгчийнхээ өшөөг авахар бэлдэж байлаа. Тэгээд хутга барьж гараад замдаа таарсан зомбинуудыг хайр найргүй намнаж эхэлнэ. Тэгээд барилгын үйлслийн өрөөнд ирээд тэндээс хяналтын камерыг үзнэ. За тэгээд нөгөө хэдийг эгчийнхэн зааж өгсөн гарц руу явж байгааг хараад зарлал хийдэг AI хоолоогоор аврах гарцыг барилга даяар уншуулж бас тэдний байгаа байршлыг хэлүүлсэнд энийг сонссон Янчулч бусдаа мэдээлэл дамжуулчихна. За ингээд баригдах нь гарцаагүй болсон цагдаа хамт явсан залуугийн хөл рүү буудаад өөрөө Янчулыг аваад нэг өрөөнд нуугдлаа. Тэгээд нөгөө залууг зомбинууд барьсан байх гэж бодоод гараад иртэл зомбинууд залууг барайгүй харин өөрийг нь хүлээгээ зогсож байдаг. Цагдаа тэндээс гараад Янчулыг дагуулад зүгтах гэсэн ч зомбинуудад баригдсан учраас эвхдэг брохоогоо гаргаад нөхдүүдтэй үзнэ. Тэрнийг тулдах зур Сэжон болоод бусд нь Янчулыг дагуулад зүгтаацгаана. Тэгсэн цагдаа хойноос нь гүөх гэсэн ч хөлдөө шаргацсан залуу хөлнөөс нь зуурчаа тавихгүй байсаар тэд хоёулаа зомбинуудад баригдана. Энэ үеэр Сэжон хоёр охины хамт явсаар Янчулыг нэг өрөөнд оруулаад сандалтай эскочлоо. Тэгээд хоорондоо зөвхөн мессежээр харилцахаар тохирно. Тэгээд аврах багийг өөрсөд дээрээ авчирхан зүйтэй гэж тохирлоо. Хоёр охиныг Янчултай үлдээгээд өөрөө аврах багтай холбоо барихаар мань хүн гарлаа. Тэгсэн групп дээрх чатыг нь Янчул тэдэндээ хамт явж угаад баригдаж зомби болсон хүний утсаар нь дамжуулаад уншчихлаа. Тэнцэжон би өгсөн цагдаагийн утсыг аваад аврах багтай холбоо барина гэж бичиж. Харин гадаа байсан хүмүүс нэлээд хайсны эцэст хамгийн анх халдвар авсан хүн нь кан захирал болохыг олж тогтоогоод яг одоо тэрнийг барилгын аль хэсэгт байгааг тогтоохоор ажиллацгаана. Энэ үеэр Янчултай үлдсэн хоёр охины нэг айгаад уйлна. Чи яаж юм тайван байж чадчихна? Яагаад гэвэл чамд болоод чиний найзуудад дээрлэхүүлж амьдрах эннээс дор там шиг байсан учраас тэр намайг уучлаарай. Одоо ингэж бүгдээрээ энд өгөх нь штэ. Тэр ихч заавал эргэж ирнэ. Тэгэд хэдүүлээ эндээс амьд гарна. Энэ яриг нь Янчул сонсоод шоолоод инээж байна. Сэжон явсан замаараа буцаж цагдаагийн утсыг олоод аврах баг руу залгаж вакцин байгаа газрыг зааж өгнө. Ингээд цагдаагийн дараагаар дээвэр дээр байгаа багт хоёр хуваагдаад нэг баг нь 15 давхарт байгаа кан захирлыг устгах. Нөгөө баг нь вакцин байгаа хэсэгт очиод тэнд байгаа хүмүүсийг Янчултай авах даалгавар өгдөг. Тэгсэн энэ яриг нь тэнд хэвдчихсэн зомби сонсоод бусдаа дамжуулчихна. Үүнтэй зэрэгцээ дээврээс цэргүүд дотогшорж замдаа таарсан бүхнийг буудаж урагшилна. Тэгсэн ихний баг явах замдаа олон зомбинуудтай таарад тулдана. Харин нөгөө баг Сэжоны байгаа хэсэг рүү урагшилсаар. Энэ үеэр хоёр охины байсан өрөөний хаалгыг хэн нэгэн нүдээд аврах баг байна. Хаалгаа тайлаарай. Гэсэнд нэг нь баярлаад очиод хаалгаа нээтэл ойлгомжтой зомбинууд. За тэгээ зомбинуудыг оруулахгүй тулд хаалгаа дарах гэж хичээнэ. Гэвч зомбинууд орж ирээд Янчулыг суллаа. Тэгсэн нэг охин нь нөгөөгөө зомбинууд руу түлхэхэд өөрөө гарах гэсэн ч чадалгүй баригдаад хоёулаа зомбины игнэнд шилжнэ гэж. За энэ хоёр кан захирлыг устгах даалгавартай баг урагшилсаар байгаа газарт ойртоод ирж байна.
Тэгээд хэсэг тулдсны эцэст Кан захирлыг устгаж чадсан ч зомбинууд зогссонгүй. Харин ч зомби болсон цэргүүдтэй нийлээд улам ширүүн дайрч үлдсэн цэргүүдийг бүгдийг нь устгахна. Сэжоныг эргээд иртэл Ёнчул зомбинуудтай юу ч болоогүй юм шиг л явж байгаа харагдсанд. Сэжон тэрнээс бошгуухан нуугдлаа. Тэгсэн Хюнсог ирээд зомбинуудыг хайр найргүй аалаад эхэлсэнд Ёнчулч тэндээс бошгуухан холдноо. Зомбинууд ч Хюнсогийг бүчиж аваад дайрсан ч ягаад ч юм газар унсан Хюнсог руу дайрхаа болчихлоо. Тэгэхээр нь Хюнсог салгалсан хөөрнүүдийг бүгдийг нь хутгаараа зүйл дуусгасан бол тэдний энэ байдлыг Сэжон анхааралтай ажигласаар. Зомбинууд нь Хюнсогийг танихгүй байгааг ойлгосон Ёнчул өөр зомбинуудад тушаал өгсөнд тэдэж Хюнсог руу улайр нь дайрцгаана. Удалгүй Хюнсогтой халз тулалдаад дийлэхгүйгээ ойлгосон зомбинууд нуугдаж тэрэн лөө гиндүүлж дайрах гэж оролдноо. Тэгээд нөхдүүд Хюнсогийг бүучиж авцгаана. Энэ үеэр Сэжон Ёнчулын хоолойг нь кабель утсаар уяад төмөр тавиураас холбоод түлхсэнд нөхөр боож өгөх шахна. Сандарсан Ёнчул зомбинуудаа туслуулахаар дуудсанд Хюнсогийг барих гэж байсан нөгөөдөл нь тэрнийг орхиод Ёнчулд туслахаар гүйцэхэнэ. Тэгэхээр нь Хюнсогч хутгаа барьж ирээд зомбинуудыг зүйл дуусгаад Ёнчулыг алхахаар дайрлаа. Гэвч ганц вакцины алуулж болохгүй учраас Сэжон тэрнийг балиулах гэж оролдоно. Тэднийг ноцолдож байх зур Ёнчул зүгтэх гэсэнд Хюнсог тэрнийг бариад аавна. Би чиний хүслийг биелүүлээд өгөх үү? Юугээ дагаа навшгүй ч юм уу? Тэгсэн хажууд нь эгч нь ирж гисэн зогсож байсанд Хюнсог зог туслаа. Алхаж байгааг нь харсан Хюнсог гайхаад тэврээд авсанд эгч нь тэрнийг хутгаар нь дүрж унагчхаад яваад өгдөг. Харвуу алхаж чаддаг болсон байгаа үстэй. Кван доктор энэ урилгыг чи над руу явуулсан биз дээ. Үнэн дээр энэ бүхнийг хийх санааг би танаас авсан юм шүү. Миний аав танаас гуйсан штэ. Ёнчулын эцэг судалгааны мөнгө говьчуулсан хэрэгт холбогдох үедээ хамтран ажиллаж байсан Сэжоноос өөрийг нь ойлгохыг гуйж буруу ойлголцсноос болсон байна. Гэж учралсан ч Сэжон бууж өглөгүй тэрнийг цагдаад мэдэгдсэн байж энээс болоод сэтгэлээр унсан эцэг нь амиа хорлцгож. Тэгэд өшөөгөө авмаар байсан бол надаас л авахгүй яасан. Энэ өшөө авалт бишээ. Аав минь буруу ойлголцлын золиос болсон. Харин би хизээч буруу ойлголцохооргүй харилцааг бий болгосон. Цаашид ийм алдаа гаргахгүй тулд бид бүгд оюун санаагаа холбох ёстой. Энэ үгийг нь тэнд байсан бүх зомби нэг зэрэг хэлсэнд Сэжон гайхлаа. Хүн төрлөختний бүх завлан бие биенээ буруу ойлгож, бие биенийхээ мэдрэмжийг хуваалцаж чаддаггүйгээс болсон. Харин энэ систем бол төгс шийдэл. Биднээс сул дорой хөгжилтөй чи бидний эсрэг юу хийж чадах юм? Энэ үеэр тусгаагийнхан ирж Ёнчулыг аваад явсанд Сэжон ганцаараа зомбинуудад хашигдаад үлдлээ. Тэгээд тэр хамаг хурдаараа зүгтсаар зэрэгэлдээ хөрөөнд орж амжнаа. Сэжоныг ганцаараа үлдэхийг харсан Солхи тэрнийг аврахыг шаардсан ч тэрний хойноос баг явуулахаас татгалздаг. Тиймээс Солхи нөхрийнхөө утас руу залгаад Сэжонтой холбогдож байгаа байдлыг нь харснаа хэлнэ. Тэгээд лабораторид нэг дугаартай сармагчин устгахад бүгд гацсныг хэлсэнд Сэжон тэр сармагчин нь эхэнд халдвар авсан сармагчин биш харин бусдыгаа удирддаг сармагчин болохыг ойлгоно. Энэ тохиолдолд тэр сармагчин нь Ёнчул болохыг ойлгоно. За үүнтэй зэрэгцээ зомби болсон цэргүүд Ёнчулыг аваад явсан цэргүүд рүү ирээд тэднийг буудаад унагсанд Ёнчулч гаваад хайлаад тэндээс хөдөллөө. Тэгэд нөхөр буутай зомбинуудаа дагуулж дээвэр дээр гараад тэнд хүлээж байсан цэргүүд рүү дайрч эхэлдэг. Харин Сэжон Солхийг ятгах Ёнчулыг устгах хэрэгтэй гэсэн ч засгийн газар энийг зөвшөөрөхгүй гэдэгт Солхи итгэлтэй байлаа. Ингээд зомбинууд Ёнчултай байшингаас бууж эхэлдэг. Сэжонд итгэсэн Солхи штаб дээр ирээд Ёнчулыг устгах хэрэгтэй хэлсэн ч өмнөх оролдлого бүтлгүүцсэнд уралсан сайд энэ удаад үгэнд нь итгэхийг хүссэнгүй. Энэ үеэр тусгаагийн машинд суусан Ёнчул барилгаас холдоод явж байна. Энийг мэдээгүй хамгаалтынхан ч тэднийг чөлөөтэй гаргачихна. Гэвч тэндээс холдож явсан Ёнчул гэнт тушаал өгч тэндээс буцаад явлаа. Харин байшинд зомбинууд Сэжоны байсан өрөөний хаалгыг эвдээд өрөө рүү орж ирж байна. Энийг хүлээж байсан Сэжон тэднийг гиндүүлж дайраад өрөөнөөс гараад зогтаадаг. Зомбинуудаас нуугдахыг оролдсон Сэжон нөхдүүдийн цустай хувцсны цаан нуугдаж тэндээс гарч чаддаг. Энэ үеэр Ёнчулын сууж байсан машин хүмүүсийн дунд ирж зогссонд дотроос нь гарч ирсэн зомбинууд тэнд байсан хүмүүс рүү дайрцгаана. Тэгсэн Ёнчул барилгыг хааж байсан автобусыг хөдлөсөнд барилгад байсан зомбинууд гарч ирээд хүмүүс рүү дайрцгаана. За тэгсэн сайд сандарч штаба өөр тийшээ нүүлгэхээр шийдлээ. Энэ үеэр зомбины цусаар хучигдсан цов өмссөн Сэжон барилгаас гарч ирээд гадаа болж байгаа бүхнийг харна.
Тэгээд Солхи руу залгаад Янчуулыг асуусанд Солхи нөхрийг хаана угааг хэлж өгөхөөр буцаж яваад камер шүүнэ. Тэгээд тэрнийг төв зам дээр явж өгнө гэсэнд Сэжон суусан машиныхаа гэрлийг анивчулж өөрийгөө зааж өгöd хаашаа явах ёстойг асуулаа. Ингээд Солхи тэрэнд зам зааж Сэжон Янчуулын байгаа газар руу давхсаар ирж дайрах гэж оролдсон ч Янчуул буултаж амжиж байна. Энэ удаад өөрийг нь барих гэж биш, алах гэж ирснийг ойлгосон Янчуул зомбинуудтай Сэжоныг устгах тушаал өгчхөд өөрөө бушуухан холдлоо. Сэжон дахиад мөргөх гэж хөөсөн ч чадлагүй өөр машин мөргөөд машин нь хөдлөхгүй болсон учраас бушуухан машинаасаа буулаа. Зомбины цус болсон цувтай Сэжоныг зомбинууд танихгүй байгааг ойлгосон Янчуул тэдэнд дахиад тушаал өгсөнд Сэжон ч цуваа тайлаад нэг зомбины толгойд угалжхаад тэндээс зогталаа. Тэгсэн хуурамч мэдээлэл давтаад гацаанд орсон зомбинууд бүгдээрээ доороо эргэлдэцгэн. Энийг харсан Янчуул тэднийг зогсоох гэсэн ч цаадуулан зогссонгүй. Учрыг ойлгосон Янчуул очиж цустай цувыг салгаад авсанд зомбинууд бүгд газар тунж Янчуул ганцаараа зогсоогоороо үлдлээ. Тэгэд газар тунсан зомбинууд босч ирэхдээ бүгдээрээ дөрвөн хөлөлсөн байгааг хараад зомбинууд буцаад анхны хэлбэртээ шилжсэнийг Сэжон ойлгоно. Тэгэд гүүсээр Янчуулыг бариад авна. Тэгсэн Янчуул тэрнийг автобус руу шидсэнд энийг хүлээж байсан Сэжон бушуухан автобусанд орж нуугддаг. Учир нь хүнийг таних чадвараа алдсан зомбинууд автобусны ханан дээрх хүний зураг руу дайрна гэдгийг тэр тооцоолсон байна. Ингээд автобус руу улайран дайрсан зомбинууд Янчуулыг автобусны хантаа шахаж байхдаа тэрнийг гал руу шахаад шатаадаг. Ингээд шатаад амин тэмцсэн Янчуул сандарч Сэжон руу гүйж ирээд галыг унтрааж өгөхийг гуйсанд Сэжон нөхрийг цохиод унгаадаг. Зэнгад Янчуул тийчилж байснаа чадарсанд бүх зомбинууд хөдөлгөөнгүй боллоо. Өөр цайхад зомби болсон хүмүүс бүгдээрээ хөдөлгөөнгүй хөшсөн хിവэрээ л байна. Сэжон дундуур нь явсаар Солхи руу залгасанд бусад бүх газарт зомбинууд хөшиж зогссон гэдгийг тэр хэлдэг. За тэгэд вакцин устгасан хэрэгт буруутгагдвал хамтдаа буруутгагдахаар тохироод Сэжон Солхигийн байгаа газар руу явна. Тэгсэн хөшсөн зомбинуудын нэг гинэд хөдөлснөөр кино маань конец фильма. За энэ галзуу киноны тайлбар маань энд хүрээд дуслаа. Бас л өөр тожид дээрээс харж байгаагүй сонин зомбитой кино байлаа гэж. За тэгэхээр энэ сонирхолтой зомбитой киног хэдэн бороонууд нь Invesco банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хүргэлээ. Таны бизнесийн өсөлтийг хурцсах, илүү найдвартай, илүү таатай бизнесийн зээлийг газар дээр нь шийдүүлж яваарай. Боломжтой Invesco. Бороогийн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань лайкаараа булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд галзуу кино сувагтан сабадраг бол дараад нэгдээрэй. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу сонирхолтой киноны тайлбараар эргээд уулзацгаая.